Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтонд болсон халдлагын үеэр Израиль улсын элчин сайдын яамны 2 ажилтан амьд өдөжээ. Украин улсын ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга асан Андрей Портнов Испани улсад байх үедээ халдлагад хүрсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Африк цагаан арьс фермерүүдийн эсрэг геноцид болж байна гэж үзсэн байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн зүгээс чухал ашиг малтмалын нийлүүлэлт Хятад улсаас хэд хараат байна гэлээ. Дэлхийд дахиндах 116 хүмүүнлэгийн байгууллага Йемен дэх хямрал гамшигын түвшинд хүрэхэд ойрхон байгаа талаар анхааруулж байна. Ариун тэрэг үзэгчтэй Тэмээ телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид AFP агентлагийн албан ёсны сурвалжтайгаар дэлхийд дахинд өрнөж байгаа цаг үеийн мэдээллийг томилуулах болно. Америк нэгдсэн улс дахь Израиль улсын элчин сайдын яамны 2 ажилтан Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтоны төвд байрлах еврей үндэсний түүхийн музейн гадна буудуулж амьд талаар албаныхан мэдээлж байна. За хэрэг үйлдсэн этгээд баривчлагдах үеэрээ Палестиныг чөлөөлөө гэж хаашгирч байсан юм. За үүнээс харахад хэрэгтэн Газын зурвасын мөргөлдөөнд Израиль улсыг буруутгасан байр суурьтай нэгэн байсан гэдэг нь харагдаж байна. Ог мөргөлдөөн хэлсэн цагаас хойш Америк нэгдсэн улсад Палестиныг дэмжсэн Израиль улсыг буруутгасан жагсаал цуглаанууд хэд хэдэн удаа болж байсан ч гэлээ Израиль улсын төрийн албан тушаалтнууд амнасаа алдах ийм хэмжээнд нөхцөл байдал хүндрээгүй байсан. Цагдаа нарын мэдээлснээр хохирогчид залуу хосууд байсан юм. Тэд музейд болсон арга хэмжээний дараа гарч явах үедээ буудалсан байна. Энэхүү халдлагыг санаатай байсан гэж цагдаа нар урьдчилсан байдлаар таамаглаж байна. Хэрэг орон нутгийн цагаар оройн 21 цаг 5 минутанд Улаанбаатар хотын цагаар өнөө өглөө 11 цагийн орчинд болсон байна. Халдлага болсон газар нь музей, төрийн байгууллагууд болон аялал жуулчлалын гол бүсэд тооцогддог юм. Хэрэгтэн гал нээснийхээ дараа музей рүү орж хамгаалтын ажилтнуудад баригдсан юм. Түүний хувийн мэдээллийг харах юм бол Чикаго хотод амьдардаг 30 настай Элиас Родригес гэх нэртэй хүн тэрээр гал нээхээс өмнө музейн гадна хэсэг хугацаанд наас цааш алхаж байсан камерын бичлэгт үлдсэн байна. Тэрээр нийт 4 хүн рүү гал нээсэн байснаас энэхүү хоёр нь газар дээр амьдсаа алхахад хүрсэн байна. Израилийн Америк нэгдсэн улс дахь элчин сайд Ехи Лайтер мэдээлэлтэй нас барсан хосууд сүү тавихаар төлөвлөж байсан гэдгийг хэлсэн байна. Хосын нэр одоогоор олон нийтэд зарлагдаагүй байгаа. Израилийн нэгдсэн үндэсний байгууллага дахь элчин сайд Дан нь энэ халдлагыг антисемитизм буюу еврей хүмүүсийг ялгуурлан гадуурхах үзэлтэй холбон тайлбарлаж терроризмын шинжтэй үйлдэлээ гэж тодорхойлсон байна. Мөн тэрээр Америк нэгдсэн улсын эрх баригчид хэрэгтэнд зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэхийг шаардсан байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп халдлагын дараагаар өөрийн цахим хуудаснаа мэддэл хийж хохирогчдын аргэрт эмнэл илэрхийлсэн байна. За лав гарагийн өглөө Испани нийслэл Мадрид хотын заахад байрлах нэгэн сургууль очмоос Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн туслах буудуулж нас барсан талаар Испанийн эрх баригчид болон орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Тодорхойлбол Испани дотоод хэргийн яамны мэдээлж байгаагаар өглөөний 9 цаг 15 минутын үед Пауло де Аларкон хотод буудуулсан хүн байна гэсэн яаралтай дуудлага ирснээр цагдаа нар газар дээр нь яаралтай очсон байна. Хоригчийг Андрей Портнов гэж таньж тогтоосон. Тэрээр машиндаа сууж байх үедээ нуруу болон толгой хэсэгтээ хэд хэдэн удаа буудуулсан байна. Хэргийг хэн үйлдсэн ямар шалтгаантай байж болох талаар яамны зүгээс тодорхой мэдээлэл хараахан өгөөгүй байна. Зэсүүд этгээдүүд хэргийн газраас зугтсан. Одоогоор албан ёсны мөрдөн шалгалт эхэлсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Портновын буудуулсан газар нь Мадридын Америк хувийн сургуулийн ойролцоо байсан. Уг сургууль энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Андрей Портнов нь 2010-аас 2014 оны хооронд Виктор Янукович ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсан. Тухайн үед Украины ард иргэд Европын холбоотой харилцаагаа ойртуулах боломжоос Янукович хойш суустан Орос улбаны улс руу эргэснийг харуулсан үйл явдлаа гэж үзэн эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байсан байдаг. Улмаар тухайн үед Януковичийн засгийн газар унаж тэрээр ойрын хүрээллийн хэд хэдэн хүмүүстэйгээ Орос улбаны улс руу дүүрсэн байдаг. Андрей Портнов ч мөн адил гадаад улс руу орон гарсан гэлээ Украины улс төрд тодорхой хэмжээнд нөлөөтэй хийвэрэ байсаар ирсэн.
Тагсралчуудын мэдээлж байгаагаар тэрээр 2019 онд одоогийн ерөнхийлөгч Володимир Зеленский сонгогдсны дараа тэр хугацаанд Украин улсад иргэн ирж байсан юм. Үүнээс 2 жилийн дараа 2021 оны 12 дугаар сард Америкийн нэгдсэн улсын эрх баригчид түүнийг авилгын эрхт холбогдсон гэж үзэн өөрийнх нь нэр дээрх буйны сангийн эсрэг 20 арга хэмжээг авч байсан юм. Андрей Портнов сүүлийн үед улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж байсан хэсэг нь тодорхойгүй байна. Дараагийн онцлог мэдээ. Өмнөд Африк болон Америк нэгдсэн улсын харилцаа 1948-аас 1994 оны хооронд Өмнөд Африкт арьсангөөр ялгарлах үзэл газар авч цагаан арьснууд улс төр эдийн засаг нийгмийн бүхэл эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байсан үеэс хойших хамгийн тааруу таагүй түвшиндээ хүрээд байна гэж олон улсын шинжээч ажиглагч нар үздэг. Тэгвэл өнөөдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордны зөөвөн танхимд Өмнөд Африк улсын ерөнхийлөгч Сирил Рамафосатай уулзсан байна. Энэхүү уулзалт яхаарахгүй олон нийтийн анхаарлыг татлаа. Гэхдээ сайнаар биш. Уулзалтын үеэр босон үндсэн гол үйл явдлуудыг товчлон мэдээллээ. Юун түрүүнд Дональд Трамп болон Рамафоса нар ярианы сэдв булаалдаж байгаа нь олон нийтэд төдийлөн сайнаар харагдсангүй. Тодорхойлбол Дональд Трамп Өмнөд Африк дахь цагаан арьснууд руу чиглэсэн хүчирхээлийн талаар ярья гэсэн бол Рамафоса худалдаа эдийн засгийн асуудлыг хүндхийг хүссэн байна. Өмнө Дональд Трамп Рамафосад урьдчилан мэдэгдэлгүйгээр хэвлэлүүдийн өмнө сөрөг хүчний өдөртөгч Жулиус Малема апартейд дэглэмийн үеийн шуутай буюу цагаан тариачдыг буудаа гэх дууг дуулж байгаа бичлэгийг үзүүлж цагаан арьсд тариачид халдварт өртсөн тухай сонины нийтлүүдийг дэлгэн үзүүлсэн байна. Үүнийг Рамафоса уурлаж бохимдон хүлээж авалгүйгээр энэхүү дуунаас зайгаа барьж байгаа гэдгийг илэрхийлж Өмнөд Африкт үг хэлэх эрх чөлөө бий. Түүний засгийн газрын бодлого Жулиус Малемагийн үзэл санаатай нийцэхгүй гэдгийг хэлсэн байна. Мөн уулзалтанд оролцсон Өмнөд Африкийн алдарт гольфчин Эрнест Элс, Ретив Көсер нар гэмт хэрэгт арьсунг ялгалгүй болдгоо гэдгийг хэлсэн байна. Рамафоса уулзалтыг ашиглан Өмнөд Африкийн ховор элемент бүхий уул уурхай нөөц тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа 600 гаруй Америк компани талаар танилцуулж хамтын ажиллагааг эрэлхийлсэн гэж хэлж байна. Өмнөд Африкийн хөдөө аж ахуйн сайд Джон Стенхюйсэн фермерүүдийн эсрэг гэмт хэргийг бууруулахад анхаарч байгаа ч гэлээ яг одоо улс оронд нь гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг онцлон хэлсэн байна. Мөн тэрээр ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны сүүлээр Йоханнесбургт болох 20 бүлгийн уулзалтанд оролцоно гэж найдаж байгаа гэдгийг илэрхийлжээ. Өмнөд Африк улс нь өөрөө дэлхийн хамгийн их тэгш бус байдалтай улсуудын нэг яхаарахгүй мөн дэлхийн банкны тооцоогоор хүн амын тэн хагас нь ядуурлын түвшнээс баагаар амьдардаг. Апартеидын арьсангөөр ялгарлсан дэглэмийн дараа Өмнөд Африк улс асар их ахиц гаргасан гэж хэлж болох ч гэлээ улс төр эдийн засгийн хүндхэн сорилтууд байсан хэвээрээ байна. Өмнө гэмт хэргийн түвшин өндөр гэхдээ хохирогчдын дийлэнх нь хар арьснууд байдаг юм. Ерөнхийдөө Дональд Трампын хувьд энэ уулзалт бол Өмнөд Африкт цагаан арьс фермерүүдийн эсрэг геноцид явагдаж байна гэх үндэслэлгүй үзэл санаагаа дахин дэвшүүлэх боломж байсан гэж тухайн үед зөөвөн танхимд байсан зарим хэвлэлүүд нөхцөл байдлыг дүгнэн мэдээлж байна. Мөн эндээс урган гарах өөр нэг үнцэг байгаа нь энэ оны 2 дугаар сард Дональд Трампын Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хийсэн шуугиан тарьсан уулзалтаас хойш улс төр нийгмийн нөхцөл байдлын хувьд маш эмзэг хямралд өртсөн байгаа улсуудын удирдагчид цагаан ордонд Дональд Трамптай ийхүү уулзах үедээ энэ мэдийн дуухгүй таагүй үл хүндэтгсэн хандлагатай тулгарч байгаа юм. Гэхдээ Рамафоса уулзалтын үеэр харьцангуй тайван байж Өмнөд Африкийн түүхийн бодит байдлыг дуртан Нельсон Манделагийн хичээл манлайлыг ярьсан байсан олон нийтээс сайшаал хүртсэн байна. Уулзалтын араас болсон оройн зоогийн дараач тэр Рамафоса бид цаашид харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэх тохиролцоонд хүрсэн гэдгийг хэлсэн байна. Цэвэрэгчин хүчний үйлдвэрлэл зайлшгүй шаардлагатай чухал ашигт малтмалын нийлүүлэлт цөөн хэдхэн оронд ялангуяа Хятад улсад төвлөрөх хандлагатай болж байгаа нь дэлхийн эдийн засгийг хямралд орох эрсдлийг нэмэгдүүлсэн хэрэг болж байна гэж олон улсын эрчим хүчний агентлаг Лавгарт танилцуулсан шинэ тайландаа мэдээлсэн байна. Уг тайланд дэлхийд дахиндах зэрэгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцад нэн чухал үүрэгтэй ашигт малтмалуудын нийлүүлэлтийг шинжилсэн байгаа юм. Судалгааны дүнгээс харахад зэс, литий, кобальт, графит замун бусад газрын ховор элементүүдийн хувьд тэргүүлэгч 3 улсын нийлсэн зах зээл дэх эзлэх хувь нь 2020 онд 82% байсан бол 2024 онд 86% болж өссөн байна. Ингэхдээ Хятад улс энэхүү тайланд дурдгдсан 20 ашигт малтмалын 19-ийг нь боловсруулдаг төдийгүй энэ салбарт дэлхийн зах зээлийн 70%-ийг эзэлж байгаа юм байна. Үндсэндээ дэлхийд дахиндах ховор ашигт малтмалуудын нийлүүлэлтийг Хятад улс хянаж байна гэхэд хэлцгээргүй байна.
Ялангуяа гар утснаас эхлээд сөнөөгч онгоцонд хүртэл хэрэглэгддэг газрын ховор элементүүдийн хувьд Хятад улс олборлолт боловсруулалт аль алинд нь туршлагатай нөөц ихтэй байгаа нь Хятад улсын Америк нэгдсэн улстай хийх худалдааны тарифын хэрэгцээрт хүчтэй байр суурьтайгаар оролцох боломжийг олгож байгаа стратегийн давуу тал гэдэг нь бол мэдээж. Америк нэгдсэн улсын газрын ховор элементүүдийн импортын 70% нь одоогийн байдлаар Хятад улсаас хамааралтай гэж шинжлэгчид үздэг. Сүүлийн үед Хятадын эрх баригчид энэ хамаарлыг ашиглаж Америк нэгдсэн улсын тарифын эсрэг хариу болгож стратегийн ач холбогдолтой хэд хэдэн ашигт малгамлын экспортыг хязгаарлаж эхлэв. Хэрвээ эдгээр хяналтууд үргэлжлэх юм бол Америк нэгдсэн улсын үйлдвэрлэлд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Жишээлбэл Хятад улсын Ремийн их сургуулийн эдийн засгийн профессор Ван Шиаосунгийн тооцоолсноор нэг F-35 сөнөөгч онгоцыг үйлдвэрлэхэд 417 кг ховор ашигт малгамл шаардлагатай байдаг юм байна. Харин Пентагоны ийм төрлийн ховор соронзон материалын стратегийн нөөц нь ойролцоогоор 18 сарын хэрэгцээг нь л ханхуйц хэмжээтэй байгаа гэл. Экспортын хяналт шангарснаар Америк нэгдсэн улсын үйлдвэрлэлч гэлтгүй олон улсын зах зээлд шууд нөлөөлж байгаа гэдэг нь зарим ховор элементийн үн 200 гаруй хувиар өссөн тохиолдлуудаас бол харагдана. Америк нэгдсэн улсын технологийн томоохон компаниудын нэг болох Tesla компани гүйцэтгэх захирал Elon Musk өнгөрсөн улирлын санхүүгийн тайлангаа танилцуулах үедээ хийсэн мэдээлэлдээ бус компани Optimus гэх нэртэй хүн төрөлт роботын үйлдвэрлэлд ховор соронзон материалын хомсдол саад болж байгааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хятад болон Америк нэгдсэн улсын албаны хүмүүс дипломатууд 5 дугаар сарын эхээр хоёр улсын дунд үүсэж байгаа тарифтай холбоотой асуудлыг намжаах түр хэлэлцээр байгуулсан. Энэ үеэр харилцан тавьсан тарифыг 90 хоногийн хугацаанд 115 нэгжээр бууруулахаар тохиролцсон байна. Гэхдээ ховор ашигт малтмал уг хилцүүлгийн гол сэдэв байсныг их сурвалжууд хэлж байгаа юм. Уулзалтын дараа хамтарсан мэдээлэлд дурдсанаар Хятад улс 4-р сарын 2-ноос хойш авсан тарифын бус хариу арга хэмжээнүүдээ зогсоох эсвэл цуцлахаар зөвшөөрсөн байгаа нь 4-р сарын 4-нд 7 төрлийн ховор металлын экспортод тавьсан хязгаарлалтанд хамаарч маадгүй байгаа юм. Гэсэн хэдиж энэ тохиролцоо Хятад улс ашигт малтмлын нийлүүлэлтийг хянах боломжоо бүрнэсэн алдаж байна гэсэн үг огт биш. Учир нь хамтарсан мэдээлэлд Хятадын өмнө нь тавьсан экспортын хязгаарлалтыг дурдвалгүй орхисон байгаа нь тэдгээр арга хэмжээнүүд цаашаач гисэн үргэлжлэхийг илтгэсэн хэрэг болж байгаа юм а. Дараагийн улсын мэдээ. Дэлхийд дахиндах нийт 116 хүмүүнлэгийн байгууллага түүний дотор нэгдсэн үндэсний байгууллагын 10 агентлаг хамтарсан мэдээлэл гаргаж Йемен дэх хүмүүнлэгийн хямралыг гамшигын түвшинд очиход тун ойрхон байгааг анхаарууллаа. Мөн үүнээс сэргийлэхийн тулд улс орнууд хамтын ажиллагаа нэмэгдүүлж Йеменд тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Сүүлийн 10 гаруй жилд Йеменд зэвсэг мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн уналт зэрэг эдгээр асуудлуудын улмаас хүмүүнлэгийн хямрал үүсээд байна. Одоогийн байдлаар 20 орчим сая хүн олон улсын хүмүүнлэгийн тусламжаас шууд хамааралтай 5 сая хүн дотооддоо дөрвөлсөн байдалтай байгаа. Йемен улсын хүүхдүүдийн талаас илүү нь буюу 2.3 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдaltaй байгаа юм байна. Үүнээс 600 мянга гаруй нь хүнд хэлбэрийн тэжээлийн дутагдалд орсон гэлээ. Йемений эрүүл мэндийн тогтолцооч тэр чигтээ уналтанд орсон хэд хэсцгээргүй байгаа гэж хэлж болохоор. Йемен дэлхийн нийт халдварт суулгалтын тохиолдлын 3/1-ээс илүү эзэлдэг. Уг халдвар түвшинтэй холбоотой нас бараалтын 18% мөн дангаараа эзэлдэг юм байна. Нэг нас хүрээгүй хүүхдийн 20% нь бүрэн вакцинжуулагдаагүй хэвээр байгаа. Йемен улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх явцад тусламжийн байгууллагын ажилчид халахад өртөх, зарим нь үндэслэгүйгээр барилгадах зэрэг нь ноцтой саад бэрхшээлүүд тулгарч байгаа. Мөн ходида бомб болон санаа нисэх онгоцны буудлын руу чиглэсэн агаарын цохилтуудын улмаас хоол хүнс эм тарианы тээвэрт чухал ач холбогдолтой замууд дийлэнхэн сүйдсэн байгаа юм. Гэхдээ хамгийн гол асуудал нь санхүүжилттэй гэдгийг өнөөдрийн тэдгээр 116 хүмүүнлэгийн байгууллагын хамтарсан мэдээлэл тодтогсон байна. Одоогийн байдлаар нэгдсэн үндэсний байгууллагаас хэрэгжүүлдэг Йемений хүмүүнлэгийн хэрэгцээ ба хариу арга хэмжээний төлөвлөгөөний нийт шаардлагатай санхүүжилтийн ердөө 10% нь бүрдсэн байгаа гэл. Нэгдсэн үндэсний байгууллага болон бусад тусламжийн байгууллагууд аль хэдийн үйл ажиллагааныхаа зардлыг бууруулж тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ч гэлээ тодорхой үр дүнд хүрч чадаагүй хэвээрээ байна. Тухайлбал 2025 оны эхний улиралд Йеменд 5 сая гаруй хүн яаралтай хүнсний тусламж авсан, 1.2 сая хүн цэвэр усны хангамжтай болсон, 154 мянган хүүхэд сургуультай үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон. Гэхдээ олон улсаас санхүүжилт цаашдаа шуурхаа орж ирэхгүй бол 6-аас 7 сарын дотор уг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болох аюултай байгаа юм. Гэхдээ 400 орчим эрүүл мэндийн байгууллага түүний дотор 64 эмнэлэг үйл ажиллагаа зогсоох магадaltaй байна. Ингэснээр 7 сая гаруй хүн эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй болно гэсэн үг. 700 гаруй их баригчны хомсдолд орно гэсэн тооцоол. Йемений хүмүүнлэгийн хямрал нь Газын зурвас, Судан зэрэг
Бүс нутгийн бусад хямралаар дарагдаж олон улсын анхаарлаас гадуур үлдсэн гэж хэлж болно. Харин энэ 7 хоногт олон улсын хүмүүлийн хямралын асуудал хариуцсан заахлах албан тушаалнуудын 7 дахь уулзалтын үеэр Йеменд хүмүүлийн хямрал гамшигын түвшинд очихоос сэргийлэх түүхэн мөч байх ёстой гэж хамтарсан мэдээлэл тодтогсон байна. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байгаа. Энэ хэсэгт бид зарим мэдээллийг товч оргирнэ. Германы цагдаа нар баруун жигүүрийн хэд даврагч бүлэглэлтэй холбоотой 5 өсвөр насны хүүхдийг баривчилсан байна. Уг бүлэглэл нь цагаатчид болон улс төрийн эсэргүүцэгчдийг онлон халлага үйлдэх зорилготой байсан гэж албаныхан мэдээллээ. Баривчлагдсан хүүхдүүд 14-өөс 18 насных байсан байна. Хоёр нь санаатай хүний амьд хүрэх орлого хийсэн, мөн бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулах гэсэн хэрэгт буруутгагдж байна. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Курск мужид айлчилж, Курск 2 цөмийн захиргааны станцын барилгын явцтай танилцлаа. Энэ нь Оросын армийн зүгээс Украины цэргүүдийг бүс нутгаас бүрэн гаргасан гэж мэдэгдсэний дараах Владимир Путиний анхны айлчлал юм а. Владимир Путин орон нутгийн сайн дурынхныг түүний дотор Оросын Православ сүмийн гишүүд болон бүх Оросын ард түмний фронтын төлөөлөгчтэй уулзсан байна. Кремль айлчлалын цаг хугацааг тодорхой дуртаагүй ч гэлээ бичлэгийг 5 гадны өглөө олон нийтэд цацсан байлаа. Хонконгийн татварын алба 20 гаруй сэтгүүлч хэлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд болон тэдний гэр бүлийнхний хөрөнгө орлогын тайланд үндэслэлгүй аудит хийсэн гэж сэтгүүлчдийн холбоо мэдгдлээ. Тус холбооны дараах Селена Ченгийн хэлснээр татварын байгууллага тэднийг өмнөх онуудын орлогоо бүрэн тайлагнаагүй гэж буруутгасан байна. Мөн тэрээр 2019 оны жагсаалын дараах улс төрийн нөхцөл байдал нь Хонконгийн хэвлэлийн эрх чөлөөг ноцтой зөрчиж байгааг хэлж байлаа. OpenAI компани гүйцэтгэх захирал Сэм Алтман, Apple компани алдарт дизайнер Johnny Ive-ийн байгуулсан I.O нэртэй гарааны бизнесийг 6.5 тэрбум $аар худалдан авч байгаа гэдгээ мэдээллээ. Энэ нь OpenAI компани түүхэн дэх хамгийн том худалдан авалтад тооцогдож байна. I.O стартап нь байгуулагдаад дөнгөж 1 жил болж байгаа ч гэлээ 55 орчим инженер суллаач бүхий чадварлаг багтай байна. Тэнгэр телевиз гадаад мэдээг үзүүллээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.